За бүгд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдөр юу хийх вэ гэхээр банан маффин хийнэ. Ийм бананаар бүгдөө маффин хийцгээе. За тэгэхээр би хэрэгтэй материалуудаа бүгдийг ингээд бэлтгэж тавьсан байна. Тэгээд ямар материал хэрэгтэй болохыг одоо та нарт үзүүлээд явуулъя. Тэгээ би энэ бас рецептээ ингээд скриншот хийгээд тавьсан байхгүй юу? За нэгдүгээр болохоор ийм 3 ширхэг банан хэрэгтэй. Тэгээд энэ банан маань нэлийн гайф байх хэрэгтэй гэдэг нь айгуу сайн ийм шаралцсан байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд надад болохоор 6 ширхэг банан байгаа. Эндээс би 4-ийн ашигна гэж бодож байна. 3-ын гурилтайгаа холиод тэгээд нэг нь ингээд дээдлэлт нь ингээд тавиад чимэглэх маягаар яана гэсэн үг. Энэ хоёрыг одоо ингээд ишин тавьчих. Энэ бананууд бараг 7 хоног жонгоо энд байсан. Анх авахд ногоон өнгөтэй байсан хгүй. Тэгээд 7 хоноод ийм хөрхөн гоё шар болчихсон. За дараагийн хэрэгтэй юм маань 3 ширхэг өндөг. Тэгээд 150 г элсэн чихэр эсвэл 200 г ягдхийд гэж байхгүй юу? Энэ ягдхийд гэдэг нь болохоор энэ нөгөө сахарны орлуулагч шиг. Гэхдээ тэр нөө зүйс штофыг бодвол арай жоохон эрүүл гэсэн. Тэгээд ямар ч тийм юу ахгүй калори оголдоггүй юм сахар юм билээ. Хэд гэж илаа? 500 г ийм сахар 3.50 € орчим гэж байсан. Гэхдээ энийг юу байна? 200 г хийхгүй амар их чихтэй болох юм шиг байна лээ. Би өмнө яг энэ юугаар рецептээр банан буугаад барьсан байхгүй юу? Бананы талах тэгсэн чинь нэгэн бас чихэртэй юм лээ. Би тэгэхэд 50 г сахар хийсэн байхгүй юу? Энэ ягаад тэгэхээр банан маань өөр айгүй чихэртэй болохоор тэгээд бас 200 г ором чихэрчүүл нэлийн их чихэртэй болох юм шиг лээ. Тийм болохоор эндээс нэг 50-60 г-ыг ер нь бас хий гэж бодож байгаа. За дараагийн орц маань болохоор 80 мл оливны тос гэсэнсэн. Тий би оливны тосны оронд юу хийж байгаа? 80 г масл хийж байгаа. Энийг одоо хайлуулна. За тэгээ дараагийн орц маань болохоор 35 г какао гэсэн какао би хийхгүй. Тэгээд нэг ийм уут баг пулва нэг одоо монголоор юу гэдэг юм болоод мэдгүй байна. Тийм болохоор хажуу талд би оруулчих заяа. Энэ тэгэнгүүтээ валнусаа хийж болно гэсэн. Надад валнус байхгүй учраас би валнусыг орхиё гэж бодож байна. За тэгээд өмнөх нөгөө чизкейк хийж байхдаа хийсэн шигээ яг ингээд сайхан энийг хийнгээ. Тэгээ сайхан буу халаад бүгдээр явцгаая заяа. За эхлээд юу байна? 3 ширхэг банана. За би эхлээд сайхан гараа угаадах юм. Тэгээд өнөөдөр хасаа өдөр шинийн нэгний өдөр байгаа. Одоо 1-2-3 цагийн дараа Паскал бит хоёр Анугийн ээжийнх рүү явна. Тэдний очиж гоё золгож шинэлнэ гэж бодож байгаа. За эхлээд энэ 3 ширхэг банана сайхан хайлслаад тэгээд нар маань нэлийн сайн болчихсон болохоор хурдан няцлагдах бах. За тэгээ бананаа сайхан ингээд энийгээрээ сэрийгээрээ няцлаад өгнө гэж байгаа. За надаар сонин сайхан гэвэл ч одоо сонинч нэг хатраалгадөө. Ойрд үзэж харсан сонин зүйлээсээ танартай би болцсон. Паскал бит хоёр өнгөрсөн 7 хоногт 2-7 хоногийн өмнө жилүүдээ юу асахгүй нөө винд очичоод ирснээсээ хойш ер нь юм жоохон түүх мөн талаар юм сонирхоод байгаа байхгүй юу. Тэгээ бит хоёр Хитлерийн талаар кинонууд үзсэн байхгүй юу. Эхлээд der Aufstieg des Bösen гэдэг энэ Хитлер ер нь яг яаж ингэж дээшээ гарч канцлер болсон тийм яаж Германыг өдөрт тулсан гэдэг кино үзсэн Amazon Prime дээр. Тэгээд дараа нь Schindler List гэдэг кино үзсэн. Schindler-ийн лист гэдэг. Тэр киног үзээд би бүр амар өөлсөн заяо. Амар өрөвдөлтэй киносон. Тэгээд тэрний дараа der Untergang гэдэг одоо буулт гэх юм уу? Одоо тэр нөгөө өндөр дээр байсан хүн чинь яаж доошоо буусан муусан яаж юу сүрсэн мөрсөн тий тэрийг үзүүлсэн бас нэг кино байсан. Бүгдийг Amazon Prime дээрс үзсэн. Үнэхээр амар сонирхолтой байсан. Тэгээд нөгөө Хитлер чи юу юм бэлээ штэ. Өөрөө герман хүн биш байсан юм бэлээ штэ. Österreich Австри хүн байсан юм бэлээ. Тэгээд зураач хүн байсан байна лээ. Тэгээд нөгөө нэгдүгээр дайны дараа ер нь Германы нөхцөл байдал нэлийн хүнд байгаад инфляц амар өндөр болоод Германы нөгөө марк гэдэг тэр юу нэлийн баг үнэтэй болчихсон байсан гэсэн. Одоо мөнгөний ханшин нэлийн доошо унтсан. Тэгээд нэг талах малах авахд бүр амар үнэтэй байсан. Тэгээд ажил олдоход ер нь бол амар хэцүү. Тэгээд дайны дараа ер нь бол Германы нөхцөл байдал амар хэцүү байсан юм байна л да. Тэгээд ажил олдоход хэцүү. Тэгээд ингээд нөгөө юу хүмүүс юудн гэдэг чинь Израиль хүмүүс нөгөө Гитлерийн алсан хүмүүс ч юу лээ. Нөгөө юудн залгаа юудн гэдэг чинь монголоор юу гэлээ. Би энэ юм амар тэнэг штэ. Бас майн Google Translate. Еврейчүүд. Интернационал плея.
Internationaler Player, Schwarzträger wie Grabredner, Schwarzträger wie Darth Vader. Тэгээ нөгөө тийм нөгөө нөхцөл байдал амар хэцүү үед ер нь тийм Германы хамгийн том өндөр албан тушаал машаал тиймэрхүүнүүдийг еврейчүүд хасч ирсэн юм байлээ л дээ. Тэгээд тэрэнд жоохон Гитлер уурал ингээд амар дотроосоо ингээд ууралдаг. Тэгээд еврейчүүдийг аяг хүзээд байсан юм шиг үлээ гэж би бодсон. Яа тэгэхээр нөгөө германчууд нөөстэй амар ядуу амьдраад тэгээ хамаг тийм дээд албан тушаалд нь сайхан амьдралтай тийм сайхан ажил төрөлтэй хүмүүс нь бүгдөө еврейчүүд байсан болохоор тэрэнд нэг жоохон тийм уурлаа. Тэгээ тэрнээс үүдээд л еврейчүүдийг ер нь хорох хүсэлтэл болсон юм шиг байна гэж би анзаарсан шүү дээ. Тэгээд Гитлер чинь анх нэг юм баарнд ийм яриа хийдэг байсан юм билээ л дээ. Тэг яаж ингэж улс орноо аврах юм ингээд ер нь тийм жоохон илтгэгч маркийн баарнд хийдэг байж байгаа. Тэр нь ингээд бүр явсаар жилээр ингээд жоохон томроод тэгээд айгүй их хүмүүс ирж үздэг болоод хүмүүсийг ер нь ингээд өөртөө амар их татах тийм чадвартай хүн байсан юм билээ л дээ. Тэгээд хамгийн анх тэр нөгөө национал социалист нэгэд тэр намаа байгуулсан юм байна лээ. Тэгээд тэр нь болохоор хамгийн анх Германы нөгөө Reichstag гэдэг нөгөө Bundestag гэдэг одоо нөгөө манай улсын хурлын гишүүн шиг тийм газар байгаа шүү дээ. Тэр нь эхлээл нэг юм цөөхөн хүнтэй 10 хүн тий. Тэгэл дараагийн сонгуулиар дахиад нэг мэдээлэл нэг 40 50 хүн юм уу. Тэгж явсаар хагаад 1933 оноос эхлүүлээд айгүй их гишүүнтэй болж аваад тэгээд ингээд улсын эрхийг ер нь бол гартаа авсан юм байна лээ. За одоо банана ингээд юу атсан заяа. Сайхан. Нэлцаалгачлаа. Одоо нэлцаалгасан банана ишээ хийгээд тэгээ 3 өндгөө ишээгээ татгшаа халж хийгээд зя. Тэгээд юу вэ? Энийг юу юм шиг хайлуулах юм байна. Энийг сайхан таглаж агаад пэйжиндээ хийж агаад халаачнаа. Таг байхгүй юм чинь. Нүгээр яач тийм үү? Би энэ юг банан бугуутыг яагаад хийж байгаа гэхээр нөгөө амаагийн эйжент очих гэж золгохдоо хүүхдүүдэд бас аваад очиж гэж бодсон байхгүй юу? Тэгвэл дуртай хүүхдүүд идэх ах гэж бодоод. За маслаа хайлуулж авах хооронд энийгээ сайхан утганаа. Тийм энээс одоо их юм биш үү? Сахар масаа. Жинлет хий. Бүх юм жингийн дагуу. Юу сэтэнтэй баг гал гарчдаг биш. Мөнгөлөг цаастай пэйж хийж болдоггүй юм байх та. Юу болгооч. Ингэж тавьдаг үл хийгээс. За энэс одоо 60 г хийнэ. За тэгээ сахар ашигээ хийгээд тэгээд энэсээ бас хийгээд за ингээ масл маань сайхан хайлчлаа. Би маслыг хайлуулах нэг өөр арга болж авахгүй бол нэг гэж байна. За кофенээс нэг сах болгоод. Зя. Масла хийхээс өмнө бүгдийг одоо сайхан бутгаадгая. За тэгээ нөгөө Хитлер ч юм шүү дээ. Тэгээ 1933 оноос эхлүүлээд нэлээд ер нь төрийн эрхэнд гарч эхэлсэн юм байлээ л дээ. Тэгээд тэр нөгөө киног үзэхээр тэр Шиндлерийн лист гэх киног үзэхээр бүр амар өрөвдөлтэй заяа. Энд нөгөө хүмүүс гето мето гэж яриад байдаг гэсэн аахгүй юу? Тэг би гето гэж үгсэн бол нөгөө юу үзэхээр реалити шоу Trash TV энэ төр үзэхээр энийг ингээ жоохон доошо мош хийхээр гето гэж яриад байдаг гэсэн аахгүй. Тэг би гето гэж юу ингэж мэддэггүй байсан чинь Шиндлерийн лист киноноос үзээд мэдсэн. Яг тэр үед нөгөө хамгийн эхлээд еврей хүмүүс чинь гартаа нөгөө ийм уяатай юм зүүж яваад нэг гадуур явахаар тэн дээр нэгээд ийм одтой заяа. Тэгээд гадуур явахаар хүн хараад энэ еврей байна гэж мэдхээр эхлээд тэгдэг байсан заяа. Тэгээд тэрнийхэн дараа бүх еврейчүүдийг байр майр гэрнээс нь хөөгөөд бүгдийн нэг юм гудамжинд ингээд байлгадаг болсон. Сая бүх еврейчүүд ингээд нэг гудамжинд нэг юм ингээ хоёр гудамжинд тэгээд тэр гудамжийг нь болохоор гето гэж нэрлэдэг байсан билээ. Тэр үед тэр еврейчүүдийг хорж исэн гудамжийг. Тэгээд одоо энэ жоохон хүүхдүүд би нэг жоохон ингээд доош нь маш нэг болохоор тийм гето мето гэдэг тийм очтой юм билээ л дээ. Тэр гудамжинд байлгаж агаад тэгээд тэнцэнээс тэр хүмүүсийг алхахыг нь алаад ажил хийх чадвартайг нь ажиллах хуулийг нь ажиллаад тэгээд тэр ажиллуулж агаад нөгөө концентрацион лага гэдэг нь юу шүү дээ. Нөгөө еврейчүүдийг алж исэн газар руу авч явж исэн юм лээ. Тэгээд тэр Шиндлер лист гэдэг кинон дээр болохоор тэр нөгөө Шиндлер гэдэг эрэгтэй
1100 200 гаруй еврейг өөрийнхөө нөгөө үйлдвэрт ажилуулад аварсан байсан. Үнэхээр амар сайн хүн байсан. Яа би тэр киног үзээд амар үйлсэн заяа. Бүр яаж тийм амар хүнлэг биш байж чаддаг байна. Тэр киноноор гарсан тэр Кракау гээд Польшийн хотод байсан тэр газрын дарга тэр газрыг хариуцж исэн тэр Амон гэдэг нэг хүн байсан аахгүй юу. Тэр хүн бүр амар хэрцгий заяа. Тэр үед угаасаа тэр хүмүүс яач ирэл биш байсан. Бүр яалтч уу юмтай заяа. Тэгээд тэр үндэгтэй юу басан бэлээ те. Дайн дуусны дараа нэг жилийн дараа 1946 онд ингээд хоолойгоо нөгөө боолгуулж цаазлуулж өгсөн гэх юм уу? Тэгсэн байна лээ. Сайхан юугаа игээд, масла игээд дээрэс нь. Тийм байна. Тэгээд надад бас энэ яагаад сонирхолтой санагдсан бэхээр манайх өнгөрсөн 7 хоног хичээл дээр эмнэлгийнхаа түүхийн талаар хичээл үзсэн байхгүй. Манай эмнэлэг чи одоо нийтдээ 130 гаруй жилийн түүхтэй эмнэлэг байхгүй. 1895 онд байгуулагдчихсэн гэсэн хамгийн. Тэгээд тэр үед гэсэн яг дайны үед манай эмнэлэг бас юунд нүртчихсэн гэсэн. За жоо би нэг зургийг авсан байгаа хараад тахыг. Гитлер заяа 1929 онд эхлээд ингээд юуны талаар ярьж эхэлсэн гэж байгаа. 1929 оноос одоо энэ сул дорой юм хүмүүсийн тусламж хэрэгтэй хүмүүсийн талаар одоо эднэр ингээд байгалийн жамаар ингээд устгах юм үү тийм талаар ингээд ихтгэл ярьж эхэлсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд 1933 оны 1 сарын 30-ны өдөр Гитлер Германы канцлер болсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд 1933 онд ийм хууль гаргасан байгаа. 1933 оны 6 сард ийм хууль гаргасан байгаа. Тэр хуулийнх нь нэр нь Sterilisationsgesetz гэж байгаа байхгүй юу. Фликт гэж байгаа. Энэ болохоор юу гэсэн үг гэхээр одоо нөгөө амьтныг нөгөө юу яадаг штэ. Үржилтгийг хаадаг нэг тийм байдаг штэ тий. Тэрэн шиг яг ийм хүмүүс төр тийм хийдэг гэсэн байгаа. Тэр нь ямар хүмүүс төр хийдэг гэсэн бэ гэхээр одоо ийм сэтгцийн өвчтэй тэгээд биеийн бас нөгөө одоо сумгаа мумгаа ч юм уу тий. Би хин дэртэй хүмүүс эдэн штэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Тийм иймэрхүү хүмүүсийг тэгээд өөр унаж татдаг хүмүүс, сонсголгүй хүн, ярьж чаддаггүй хүмүүс ингээд тийм хүмүүсийн үйлчлийг хаах зорилгоор ийм хууль гаргаад тэгээд ингээд бүр нөгөө үйлчлийг хааж исэн билээ. Тэгээд энэ явцад бас зөндөө олон хүмүүс хүчээсэн гэсэн. Тэгээд энэ үйл ажиллагаанаас манай эмнэлэг дээр хийгдчихсэн гэсэн. Амар хастай зүгээр ингээд бодоод үзтээ. Хүнийг зүгээр хөгжлийн бэрхшээлтэй байж байгаа төлөө чи бол нийгмийн хог шар гэж үзээд тэгээд ингээд үйлчлэг хааж мачсан гэсэн амар зэрлэгсэн байгаа зү. За тэгээд 1939 оны 9 сарын 1-нд нэг юм тушаал гаргасан гэж байгаа. Тэр тушаал нь болохоор Euthanasie-Befehl für Lebensunwerte гэж байгаа байхгүй юу. Euthanasie гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр манай багш тайлбарлахдаа ой гэдэг нь энгийн нормал гэсэн үг. Тэгээд Thanasie гэдэг нь sterben, тоод гэсэн үг. Тэгээд ингээд нийлэхээр энгийн хүл гэсэн нэртэй ийм одоо юм тушаал гарч байсан гэсэн. Энэ болохоор яадаг одоо юм тушаал вэ гэхээр сонсголгүй хүмүүстэй эпилептика гэж байгаа нэг унаж татдаг хүмүүс эдэн штэ тий. Эпилепси өвчтэй хүмүүс, ийм өвчтэй хүмүүс, тэгээд арх уудаг хүмүүс, тэгээд сэтгцийн өвчтэй хүмүүс, тэгээд энэ оюун ухааны болон биеийн ийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бүгдийг нь одоо ийм устгах ийм хууль гаргасан гэж байгаа байхгүй юу. Тэгээд ийм тусдаа бүр ийм юу байгаад байгуулга бариад тэг хүүхдүүдийг бас тэгж хүнөөж исэн гэсэн амар байгаа. Тэгээ манай эмнэлэг дээр нийтдээ 229 хүүхдийг энэ тушаалын дагуу алж исэн гэсэн. Тэгээд яагаад ингэж алах болсон бэ гэхээр тэр үед нөгөө Германы нөхцөл байдал амар нэлээд хэцүү. Эдийн засгийн хувьд амар хэцүү байсан болохоор ийм хүмүүсийг одоо нөгөө эдгээх мэдгээх ийм эмчилгээнд нь илүү их амар мөнгө зарцуулаад байна. Энийгээ баг нөгөө дайнд явж байгаа хүмүүстэй зарцуулж болно гэд. Тэгээд энэ хүмүүсийг яаж алдаг байсан бэ гэхээр сая нэгдүгээр болохоор газаар утаж алдаг байсан гэсэн. Тэгээд эсвэл нөгөө энэ Wicken mark руу энэгээр нөгөө мэдрэлийн төв шугам явж байгаа шүү дээ. Wicken mark руу тариа тарьж алдаг байсан гэсэн. Эсвэл юу яадаг? Өлсгөж алдаг байсан гэж байгаа. Фехунган гэж байгаа заяа. Энэ Euthanasie гэдэг энэ тушаал нь болохоор Т4 гэд ийм юуны доор структурны доор явагддаг гэсэн. Энэ нь болохоор одоо Берлинд байдаг гэсэн Tiergarten Straße 4 гэд энд байж байсан гэсэн. За одоо түр яриад зогсоогоод ишиг орё. Энийг ингээ сан гутгацлаа. За би ингээ уг нь аим хурдан болж болох байсан л да би дундуур нь чалчаад одоо дээрээс нь гурлаа инэ. За тэгээ нэгээ сайн ингээ гутгана гэж байгаа. Тэгээ энэ болохоор ингээ энэ дээр гэж манай эмнэлэг дээр болохоор нийтдээ 340 ийм
стерилизацион гэдэг одоо нөгөө үржлийн хаах ажиллагаа явагдсан байна гэж аахгүй тий эндээс бас хүмүүс өгчээсэн гэж байгаа. Тэр нь бол ингээм амар байгаа зү тий. Тэгээд энэ нөгөө дайны дараа энэ еврейчүүдийг алж ийсэн тэгээд иймэрхүү ийм хүнлэг бус үйл ажиллагаа хийжсэн хүмүүс чинь бүгдөө ийм яасан штэ. Нюрнберг процесс гэдэг нэг тийм шүүлт явагдсан юм шиг байна. Тэгээд хамгийн тийм толгойдлох хүмүүсийн бүгдөө ингээд цаазлах ялмал гэдэг өгчээсэн гэсэн. Тэгээд хамгийн гол нь энэ манай эмчид дээр хариуцаж энэ хүмүүсийг алж ийсэн эмчнэр нь бүгдөө ерөөсөө ямар ч ялгүй гараад тэгээд цаашаа ажиллаа хийсэн гэсэн. Тэр нь жоохон амар агаад. Тэгээд Гитлерийн үзсэн кинон дэр Wannsee конференц гэдэг нэг юмны талаар гарч ирсэн. Тэр амар чухал конференц юм шиг үлээ. 1942 оны 1 сард гэсэн баха. Одоо ингээд бүр нийтдээ ингээд хэдэн хүн гэлээ зөндөө олон хүн ингэж сууж байгаа бүр хурал хийгээд заяа. За одоо бүгдөө еврейчүүдийг яаж алах уу? Яаж хаан төлөвлөх хүмүүлүүлэх бүр тэднийгээ бүгдийг ингээд одоо тэмдэглүүлээд баримтжуулаад бүр юм төлөвлөгөө гаргаад заяа. Амар төлөвлөгөө гаргаад тэгж юу бас илээ. Хурал мурал хийж бүр тийм еврейчүүдийг алах ажлаа төлөвлөж исэн мэлээ амар ааз. Тэгээд хамгийн сүүлд тэр миний үзсэн 3 дахь бид хоёрын үзсэн 3 дахь кинон дэр Гитлер тэр нөө бункер дотор өөрийнхөө амийг хурлаж өгсөн байсан. Тэгээд та нар бас энэ Goebbels гэдэг нэрийг ингэж хэлгээд авчих хэрэгтэй заяа. Тэр яадаг хүн байсан гэхэлэр Гитлерийн пропаганда министр нь байсан юм лээ. Пропаганда хийдэг сайд нь Гитлерийг юу нэг сайн талаас нь харуулах тийм ер нь ингээд юм ингээд ярьж байгаа яриа мараа тэр үзэл санааг ингээд сайн дэлгэрүүлж ингээд гой самнаар харуулах марлах тийм сайд нь байсан юм лээ. Тэгээд тэр Goebbels гэдэг тэр хүн нь болохоор бас хинтэй хамт Гитлертэй хамт тэр бункерт их нэртэйгээ хамт өгсөн байна лээ. Эхлээд Гитлер их нэртэйгээ Ева Браунтай өгсөн заяа. Тэгээд үхээс өмнө тэр нөгөө өөрийг нь хамгаалж байсан хүмүүст намайг үхсний дараа намайг шатаагаарай гэж тушаал өгсөн. Тэгээд Гитлер өөрийгөө буудаад эхнэр нь болохоор нөгөө хор залгаад тэгээд өнгөрсөн. Тэгээ Гитлер их нэртэйгээ хамт өгсөний дараа тэр хүмүүс нь Гитлерийг шатаагаад дараа нь араас нь тэр Goebbels их нэртэйгээ хамт би бинийгээ биш Goebbels эхлээд эхнэрийгээ бодоод тэгээ дараа нь өөрийгөө бууж исэн. Тэгээ тэр Goebbels өөрөө 6 илүү 7 хүүхэдтэй байсан заяа. Тэгээ 7 хүүхэдтэй бүгдэнд нь бас хор өгч алаад тэгээд өөртөө хороосон заяа бүр тийм амар үнэнч байсан байгаа байхгүй юу. Тэгээ Паскал Лютер би бинтэй ярьсан Хитлер яг тэр үед зүгээр л нэг юм ван хавт хүн байсан бол яах вэ гэд тий. Шизофрен өвчтэй тийм хүн зүгээр л юм еврей хүмүүсийн ийм ван хавт еврейчүүдийг ингээд муу мухаа гэж боддог зүгээр л юм сэтгцэн өвчтэй хүн байсан бол яах вэ? Тэгээ тэрэнд ингээд бүгд итгэцэн гэж бид хоёр бас нэг удаа ярьсан. Тэгээд тэр нөгөө хүмүүс чинь нэг ийм одоо би нэг хийж болох нь яхаа нөгөө Элон Маск нэг юм хийгээдсэн шүү дээ. Тэд нөгөө гараа ингээд дээш нь өргөөд хай хитлаа гэдэг шүү дээ тий. Тэгээ би тэрийг бодохдоо нөгөө хай гэд сайн үг гэдэг байгааг сайн юм болоо гэж бодсон. Зүггүй юм байлээ. Хайл юм байлээ. Хайл хитлаа гэж хэлдэг байсан юм лээ. Тэгээд тэр нөгөө кинон дэр ингээд хитлээ бүр ингээд амар ингээд чичрээд заахгүй гарна ингээд арталтаа. Тэгээ би Паскалаас нь яаж чичрээд байгаа юм бол гэсэн чинь бас аппен гих байсан гэж хэлээ. Зүйхтийг байсан гэж хэлээ. Юунаас ямар нэг бодисын хамааралтай байсан юм лээ. Мансууруулах бодис хэрэглэдэг байсан. Тэр хэрэглэдэг бодис нь метамфетамин байлуу эсвэл амфетамин байлуу ямар ч байсан тийм бодис хэрэглэдэг байсан юм лээ. Тэгэхээр яаж ч утсан эндээ бол жоохон ирүүл бол байгааг байгаа. За чалж байгаа юу вэ? Одоо энийг офн халах хэрэгтэй. Хэдэн градус талах хэрэгтэй лээ? 180 градуст. За энийг 200 градус тэгэхээр халаач. За. Одоо энэндээ хийнэ. Ийм маффин форм би авсан. Боохон яваад тэгээд ийм маффины цаас гоё юм талаасаа тэгвэл нуунд ч дануугийн дүүнэр нь бас гудам баярлах та гэж бодож байна. Оо үлдсэн шүү дээ. За ингээд 12 шүг байна. За одоо би энэ банана хэрчих хэрэгтэй. Тэгээд миний дараагийн үзмээр байгаа кино болвол CC-ийн талаар нөгөө Netflix-ийн сериал байгаа тэрийг үзмээр байгаа. Би ингээ гоо сургуулаа төгсчих юм бол тийм бүр үнэн завтай болоод trash TV үзээ, ном уншаа. Сайхан кино мань үзээ. Юу ч бодохгүй санаа зовхгүй амьдрах цаан гэж бодож байна да. Одоо болохоор ингээд нэг 50 амархаар хүртэл юм гэмтээ заяа.
Чи яасан гэж 50 амраа кино үзээд байгаа үг хичээлээ хийгээч. Тэр гэж үгээ за. Нэг юм тамтай бодол орж ирээд байдаг. Зя. Одоо энэ форм руугаа хийцгээе. За зэнийч баг хийхгүй юм шүү. Рэйхөө. Хэрэгтэй ч юм уу. Паскал тэр 4 сард 3 хоног юу авч байгаа байхгүй юу? Берлин руу аяллаар явж байгаа. Тэгээ тийм болохоор бас энэ Гитлер мэдлэн кино үзэн аягүй сонирхолтой байх гэж бодоод байгаа. Түүхийн үед нэг жоохон мэдлэгтэй болсон. Тэгээ тэрийг очиж Берлинд очиж үзнэ гэхээр бүр сонирхолтой байх гэж бодож байгаа. Миний Берлин явж байгаа зорилго хамгийн гол зорилго бол Körper Welten гэдэг нэг юм музей байгаа хгүй юу? Яг юм хүний биеийг бүр ингэж судал яс мас те ер нь юу байдیں۔ Тэр үгээр нь бүр ингэж дэлгэрэнгүй танилцуулсан юм музей гарсан байгаа юм байна лээ. Тэгээд энэ Кölнд байсан дууссан. Тэгээд Берлинд байгааг нь би үзье гэж одоо тэр Берлин явахаар төлөвлөсөн байхгүй юу? Манай нөгөө Praxis Anleiter надад хэлэхдээ тэр музейг бол ингээд нэг үзчихэд их зүгээр гэж байсан. Тэгээд би яг угаасаа Берлин хотоо бичлэг хийж влог хийж оруулна. За. За энэ бол 12 ширхэг ягаад ч болохгүй мэн. За одоо дээрэс нь банана тавина. За одоо нөгөө хийсэн маффин маань ингэж харагдаж байна. Одоо энийг додолж юу болсон бэ? Энэ нөгөө масл тавьсан байсан тос нь шүү дээ. Тийм тос мас ингээд ийм гадаргуу дээр байх гэсэн үнэхээр үзий яддаг. За одоо банана тавьж эхэлнэ. За. Одоо тэгээ дээрэс нь юу их вэ гэхээр энэ шоколад хойзол байгаа шоколадны өрмөг нэг халдвар их болоорой жоохон байна уу? Internationale Player. Internationaler Player. Ингээд дээрээс нь сайхан үүрлээд өгнө. Хүүхдүүд юм чинь сайхан шоколад дуртай байдаг бах уу. За ингээд ингэж харагдаж байна. Одоо 180 градуст 45 минут яг энэ маффинаар биш талхаараа байхад нь бол 45 минут энд хийх хэрэгтэй. Тэгээ энэ маффин болохоор ингэ жижигсэн байгаа болохоор 30 минут орчим байх болох болоо даа л гэж бодоод байна да. Яа. 35 минутын дээр таймер тавьчих. Was mein timer. Окей, за би одоо энэгээр хэрэглэсэн юмнуудаа явуулаа. Цэвэрлэлээ. Тэгээд энэ 35 минутын дараа ямар харагдах бүгдөө харцгаая. За яг одоо 8 минуттай байхад би нэг унтраажлаа. Яагаад гэхээр амар өнөртэй дсэн бохгүй юу? Энэ болохоор бас хүлээ аж ахуйн төлөвчдөд энэ маффинаа нарай жоохон жижиг болохоор хурдан болдог байж магадгүй нөө талхыг бодвол том саунд биш жижиг саунд болохоор одоо гадаж ирээд харцгаая. Нэлийн бор олчжээ болцсон юм шиг байна уу? Би амар тэнэ штэ. Энэ хоосон цаасаа гаргаж тавихаа мэдгүй цуг хийсэн байх юм. Тэний бюка. За тэгээд болсон үгүйгээ яаж шалгах шин тип би сурсан байгаа. Чигчлүүр авч агаад зоолоо. Юу ч наалдаж гарахгүй юм. Тийм болохоор болцсон гэсэн үг. Тэгээ нэлээд жоохон бор харагдаж юу байна. Тэгэхээр ер нь бол болтол гэсэн төлөгдөөгүй л байгаасаа да. Ингээд харуулъя заяа. Ингээд 10 ширхэг байгаа. Möchtest du ein Stück essen? Ja. Dann den Rest nehmen wir mit. 10 ширхэг байгаа. Энэчнээс нэг нь Паскалд төлээд тэгээд үлдсэнийг нь аваад явнаа. Тэгэхээр 35 минут бол худлаа гэдэг чинь 8. 25 минут чинь гэж юу нь бол болох юм байна л да. Окей. За. Тийм л энэ да. Паскалыг идээд ямар амттай байгааг нь хэлүүлнэ.